авахыг энэ дээр бай анхаарч энэ бүгдийг сонсож дөрөв хоригдсон сарны үзэгч нартай байсан. Зааныг мэдгүй байх бах те. Заан гэдэг амтан дэр урт хамартай. Айгуугаа чөлөөтэй юм асууж олж те. Анхны хайр мэр гэ. Вау! Чи Монгол юм уу? Аливаа хүний амжилтаа сонголтоос шалтгаалдаг. Өнөөдөр бол өөр газар тав. Тэгэхээр хүн болгон инээмсэглэнэ гэдэг чинь Бид өөрөө өөрсдийнхөө бахархал авахгүй. Бид өөрсдөө амьдрал хэрэгжүүлдэг сайхан зүйлүүдээс хуваалцах байгаадаа тун их баяртай. Тэр аливаа нийгмийн хөдлөх зүйчүүд ямар залуучууд байдаг. Ингээд exclusive branding захирал хатагтай Мэдсэг таныг халуун халуун шилжтэндөө тайсан өгсөн үзлээ. За, сайн байцгаана уу залуучуудаа. Ингээд энэ өдрийг, энэ үдшийг, энэ баасан гарагийг та бүхэнтэйгээ өнгөрөөж байгаад маш их баяртай байна. Тэгээд цаг заваа гарган бас халуун дотны яриаг өрнүүлэх гэж ирсэн бүх залуучуудаа баярлалаа. Ингээд та нартай бас би бяцхан бэлэгтэй ирсэн байгаа. Ингээд энэ бол миний хувийн зүгээс сюрприз өгтөдөө барьж байгаа. Яа тэгэхээр өнөөдөр чинь баасан гараг штэ. Ингээд тайзнаа баяр цэцгийгээ урьж байна. Дуучин баяр цэцэг. Тоол садан айлгын нэр дээр урагтай байгаа.
амжилт гэсэн баярлалаа. баярлалаа. За баярлалаа. Ингээ өнөөдөр өнөөдөр хэлсэн. Аадах шиг юу гэдэг ташиж бороо болсон юм гэдэг. За баярлалаа. За ингээд ямар ч тач яриа хэлээ. Яриа маань хэлхээс өмнө үнэхээр сайхан дуу хууртай. Халуун дотны хэлээ гэж бодож байна. Тийм үү залуучуудаа? Ямар ч сул ярина надад шиг. Энэ бүгдээ ярьсан шүү байна. Тийм учраас би байхгүй. За энэ манай мэдсэг чиглэл маань бас асуухыг хүсэж байгаа. Сонирхож байгаа зүйл байх юм бол бүгдээрээ гараа өргөөд энэгээр бас зэрэглэр микрофон явах боломжтой. Тэгэхээр ингээд хүссэн асуултаа бодож байгаа асуухаараа гэж хэлмээр байна. За юуны түрүүнд урилгыг маань хүлээн аваад хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа гэж хэлмээр байна. Ингээд бүгдээрээ яриагаа хамгийн эхлээд exclusive branding сурчсан зүйлээ байх энэ брендийг хизээ авах үүсгэн байгуулав. Яг ямар учиртай одоо компани гэдэг вэ? Залуучууд маань та гэдэг дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч. За exclusive брэнд нь анх 2009 онд Монголын зах зээлд одоо анх гарч ирсэн байгаа. Өнөөдөр Монголын одоо юу гэдэг үндэсний үйлдвэрлэгч бүхний хамгийн том хөрөнгө оруулагч нар нь Монголын ард түмэн байдаг гэж би үргэлж энэ үгийг хэлэх дуртай байдаг. Яагаад тэгэхээр үнэхээр үндэсний үйлдвэрлэгч бидний хамгийн том хөрөнгө оруулагч нар нь үнэхээр бидний хэрэглэгч та нар минь байдаг шүү гэд үргэлж бас баярлж явдаг. Яагаад тэгэхээр өнөөдөр exclusive компаниг үдий зэрэгтэй байгаа нь бас л үнэхээр бидэнд хөрөнгө оруулж бидний үйлчлүүлэгч та нар минь байгаагүй бол бас exclusive гэдэг нэр өнөөдрийг хүртэл бас байхгүйсэн бахал гэж боддог юм. Ер нь анх би ч хүүхэд байхдаа Польш руу явцсан. Тэгээд анх 2008 онд яг Монголд ирчээд харж байхад ер нь бол бид нар хүүхэд байхдаа дандаа Монголд үйлдвэрлэгдсэн хувцас их хөвчлэн өмсдөг байсан. Яа тэгэхээр тэр үед бол малгаанаас ахуулаад гутал хүртэл бүхэл юмыг Монголдо хийдэг байсан. Тухайн үед Орос дэлгүүр гэж байдаг байсан. Тэгээд би жоохон байсан юм аа 4-5 настай байхад Орос дэлгүүрээс нэг малгай ахуулна гэж имээдээ амар загнуулж исэн. Тэгсэн манай имээ юу гэж хэлжсэн? Чи одоо багасаа эх орныхоо үйлдвэрийн имийг голох юм бол чи том болохоор юу өмсөж хэрэглэх хөөхтэй үү гэд. Тэр үг надад яг ч юусоо санаанаас гардгүй. Үнэхээр үндэсний үйлдвэрлэл Монголын бүтээгдэхүүн гэдэг чинь тухайн үед яг жоохон байсан болохоор ойлгохгүй л дээ. Тэгээд яг 2008 онд Монголд ирчээд харж байхад үнэхээр Монголд үйлдвэрлэл гэдэг юм маань байхгүй болсон байсан. 92 онд хүүхэд тахтаа би Польш руу явсан. Тэр үед бол бас нөгөө зах зээлийн одоо нөгөө төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засаг руу шилжээд яг тэр үед маш их эвгүй одоо хямрал болцсон гэхүү дээ. Тэгэл бүхэл хүмүүс мэдээж аль болох амьдралын сайн сайхныг хайгаал маш их олноороо гадагшаа явцгааж исэн. Бас манай гэр бүл манай ээж авч гисэн бас л яг одоо сайхан ирээдүйн төлөө тий үр хүүхдийнхээ сайхан одоо юу гэдгийг зүйлийн төлөө бас гадагшаа явсан баг. Тэгээд 2008 онд Монголдо ирэхэд үнэхээр Монголд үйлдвэрлэгч байхгүй ялангуяа энэ оюун бүтээгдэхүүн бол одоо нөгөө тэр чигээр аягүй том боломж гэж харагдчихсан л да. Яагаад тэгэхээр Польшид манай 2002 оноос оюулын үйлдвэртэй байсан. Тэгээд Монголдо мэдээж нөгөө тодорхой хэмжээгээр харьцуулт бий болчихсон юм байна. Тэгээд үнэхээр маш том зах зээл байгаа юм шүү. Яагаад тэгэхээр үнэхээр дэлгүүрүүдэд хувцас маш их үнэтэй, маш их хөөсрөлтэй үн гэж ярьдаг шүү дээ. Тэгээд яагаад энэ одоо хүний нутагт сурсан мэдсэн зүйлээ Монголдо эх орондоо энийг хэрэгжүүлж болохгүй гэж өөрийнхөө одоо чаддаг юмыг эх орондоо жоохон ч гэсэн хувь нэмэр оруулах юмсан гэдэг чиг хүсэл эрмэлзлээр энэ компанийг үүсгэн байгуулсан. Тэгээд зарим хүмүүс хэлдэг яагаад гадаад нэр авсан юм бэ? Exclusive гэдэг чинь одоо хэлэхэд хэл хүртэл одоо ингээд хугараад ах юм. Яагаад заавал гадаад гэдэг. Уул нь Монгол нэр өгье гэж бодсон юм аа. Тэгээд миний урд нэг залуу зогсож ийлээ л да. Нөгөө яг нөгөө компанийнхаа нэрийг авах гал. Тэгээ ингэсэн чи тэр залуу 10 өргөө ингээ баахан нэр өчсөн. Тэгсэн чинь эзэнтэй гэж ингээл зураалаад. Би тэгэхэд ерөөсөө хоёрхан нэртэй үгүй одоо Яна гэл. Тэгээд яг миний хамгийн анхны сонгосон яг энэ гадаад нэр яг байж тараад бас яг бэлгшээжлээсэн л та. Тэгээд хаанч дэлхийн хаанч орчуулгагүйгээр танигдах ийм брэнд
Тийм Монголын гэсэн тодтолтой ийм брэнд гаргахын төлөө анхнаасаа бас нөгөө зорж мөрөөдөл байсан. Тэгээд энэ өнөөдөр тэгээд энэ нэрийг хэцүү ч гэсэн хүмүүс одоо хилдэг, маш зөв хилдэг болсон би баярлалаа. Тэгээд ялангуяа манай дэлгүүрийн хамгийн их үйлчлүүлэгчид нь дандаа залуучууд байдаг. Бас маш их баярлалаа. Яа тэгэхээр одоогийн залуучууд маш их чин хүсэл эрмэлзлээр үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмждэг. Энийг одоо хаанч бахархалтайгаар хэлэхэд би их бардам байдаг. Яа тэгэхээр Монголын ирээдүй бол та нар юм аа, залуучууд юм. Тийм болохоор би үргэлж Монголын ирээдүйг өөдрөгөр харж байдаг. Үнэхээр хүмүүс хэлдэг та нарын насн дээр бид нар байсан гэл. Гэхдээ үнэхээр өнөөдөр залуучуудын бодол, үзэл маш одоо бидний байсны бодол их эрчтэй, хүчтэй, их өөдрөгөр, их өөр өнцгөөс хардаг болсон. Монголын ирээдүйд би маш их тайван байдаг. Яагаад тэгэхээр үнэхээр итгэж болох залуучууд өсөж өндөж томорч байгаад би их баярлж байдаг. За тэгээд яг өдөр өндөж байгаа гэр зэрэг болсон залуучууд маань энэ цагийг төвлөрсөн зүйл байгаа. Тэгээд таас түрүүн өөрийнхөө баг сэтлээр ярьлаа л да. Тэгэхээр бас манай үеийнсэн байгаа залуучуудад маань бас таны баг насны амьдрал сонир байх болов уу гэж бодож байна. Хэр сурлагатай хөвгтэй ер нь багасаа ямар мэрэгчлээ хүн болъё гэж бодож байсан бэ? Ер нь хэдэн наснда өөрийнхөө энэ мэрэгчлийг сонгож авсан бэ? За би хүүхэд ахын их яриа хүүхэд байсан. Цэцэрлэгт байхдаа гом их яриа. Тэгээд цэцэрлэгээс бас айгүй их орогддог байсан. Өөх тийм оргон. Тэгээд тухайн үед нэг социализмын үед айгүй чанга. Тэгээд хүүхэд цэцэрлэгээс ингээ орохчоор аав ээж рүү мэддэгдээд хайгаад бөөн юм болдог. Тэгээд орой бас шийтгүүлнэ. Тэгээд 2 удаа оргоод 3 дахь дээрээ манай нэг ах үгүй энэ хүүхэд яагаад ингэж оргоод байгаа юм болоо гэд. Тэгээд би цэцэрлэгт ерөөсөө дандаа мэддэг юм заагаад ах юм. Би сургуульд ормоор байна гэд. Тэгээд би 6 настайдаа сургуульд орж исэн. Тэгээд ер нь л бол одоо юу гэдэг нэг юм хүсэл нь бол тэрэндээ маш их одоо анхнаасаа л нэг хүрхийн төлөө ирмэлцчихдэг. Тийм л хүүхдээсэн да их одоо тэр үед бас нэг овжин майти гэдэг кино байдаг байсан. Бас өөрийгөө бас тэрээр их төсөөлнө. Тэгээ намайг жоохон бахт майти гэж дууддаг байсан. Тэгэл их л одоо сэргэлэн хүүхдээсэн юм шиг байна. Цэцэрлэгээсээ оргоод гэртээ ирсэн. Тэгэл тэргээр чи их бужигнуулдаг. Би өөрөө бас айлын ганц хүүхдээсэн л та. Тэгээд сургуульд орсон 6 таадаа. Тэгээд тэр үед чи ерөөсөө 8 настайд л хүүхдийг сургуульд авдаг. Тэгээд бас арын хаалгаар хаа байсан өвөөгийнхөө одоо мах кабинет одоо 62 дугаар сургууль гэж байдаг. Тэнд анх 1-р ангид бас арын хаалгаар ороод тэгээд тэнд чинь нэг хагас жил явчаад тэгээд 47 дугаар сургууль руу манайх 3-4 дугаар ороод идэг гэсэн. Тэгээд 3-4 рүү шилжиж ирж ирсэн. Тэгээд ер нь биднийг хүүхэд байхад хүүхдүүд дандаа дугуйлан сэгцэнд маш их хамрагддаг байсан. Бүр цаанаас нь маш их дэмжиж ер нь хүүхэд болгон явах ёстой гэдэг шаардлагыг тавьдаг байсан. Тэгээд би өөрийгөө урлагийн хүн болох байсан болов гэж боддог байсан. Яа тэгэхээр би бүжгийн дугууланд орсон юм. Тэгээд одоо Монголын пионерын ордон гэдэг одоо хүүхдийн ордон болсон шүү дээ. Тэнд бүжгийн дугууланд анх 1-р ангиасаа ороод тэгээд 60 сайхан багш нар. Тэгээд ер нь бол урлаг гэдэг зүйл өөрөө их хүнд маш их зүйлийг өгдөм болов. Бие даах чадвар, тэгээл энэ урлагийн одоо мэдрэмж юу гэдэг одоо юу гэдэг тэр бүх юм хүнийг их бас нэг өөрийн гэсэн үзэл бодлыг одоо бий болгоход маш их хүчтэй нөлөөлдөг байсан юм болоо гэж боддог шүү дээ. Тийм. Тэгээд ер нь тэгэл хүүхэд насаар яг бусдын адилаар тэгтээ одоо хичээл дээр ингээд сууж байгаа. За тэдэн оны хүүхдүүд бос гэл ингээд нэг тийм анкетэрхүү юм хийдэг байсан. Тэгээд би баг ангийнхнаасаа 2 насаар баг гэдгээс айгүй ичдэг байсан юм а тэр үе. Тэгэл нэг том хүүхэд болохгүй л хичээдэг байсан. Тийм. Тэгээд ер нь бол бидний хүүхэд нас бол харьцангуй одоогийн яг цаг үетэй харьцуулах юм бол их тайван аюулгүй талтай байсан юм болов уу гэж боддог шүү дээ. Тийм. За. Саяас өөрөө ирсэн шүү дээ. Хүүхэд байхдаа цэцэрлэгээс орж ирсэн гээд гэр царай санагдлаа да. Яг орж байгаад юу гэдгээс бэ орохороо? Окей. Манайх байна уу? Яач манай за. Оргол гэж шууд гэртэл ирдэг байсан. Тэгээд хөгжөлтэй асуулт байсан шүү дээ.
Тэгээд цэцэрлэг маань бас нөгөө гэрээс нь бас нэг хоёр зам гардаг байсан юм аа. Тэгээд нөгөө жоохон хүүхд болохоор чи нөгөө замаар гарахаасаа их айдаг. Тэгэл ингээд яг 2 удаа орж явах дандаа өвөл ээж таарсан байхгүй. Тэгэл ингээ харахаар тэр үед орсууд их байдаг байсан. Орс хүн шиг санагдаад нөгөө даарахаар хүний нөгөө хацар ингээл улаагаад ингээл энэ орс хүн болов монгол хүн болов гэл. Тэгтээ тэгэл ямар ч байсан тэр үед бол зам гаргахад намайг бол гаргаал өгчдөг байсан. Тэгээд гэртээ ирдэг байсан. Маш мундаг тийм хэрсүү бие дас өгд байсан байх гэж бид нар бодчихъя. Тэгээд бас 6 настайдаа тухайн үед тайлбарлаа шүү дээ, тийм 8 настайдаа бидний үеч 8 настайдаа сургууль ордог байсан. 2 насаар их шах хүмүүсийн тэгээд мөс ирсэн сургууль гэдэг бас мэдээч хэрэг бие даасан өөрөө гэсэн чадвартай үг байсан байна. Тэгэхээр бас тийм баяр хүрэх зүйтэй тийм байна. Тэгээд манай залуучдын хотоос бас манай залуучуудаас асуулт ирсэн байна л да. Монголын залуус маань ирээдүйн ер нь Монголын залуус ямар байгаасаа гэж та боддог вэ гэж асуулт ирсэн байна. За хүн ер нь өөрийнхөө дуртай юмыг л одоо тэгээ дуртай хобби гэж ярьдаг шүү дээ. Тийм юм аа мэрэгжил болгоод тэрнээсээ мөнгө олдог байгаасаа гэж хүсдэг. Тэгхийн бол хүн илүү амжилтанд хүрэх байхаа. Яагаад тэгэхээр заримдаа хүмүүс ярьдаг шүү дээ. Би одоо нөгөө өөрийнхөө сонгосон мэрэгчлээ сэтгэл хангалуун биш. Тийм болохоор ажил дээрээ бас амжилт гаргахаасаа илүү ялтай юм шиг өнгөрөөдөг. Ажлын 8 цагийг одоо юу гэдгийг одоо хурдан өнгөрөөсэй гэж тийм байх юм бол яаж ч одоо миний дүүнер анханасаа одоо мэрэгчлээ сонгохдоо их бодож байгаасаа гэж хэлмээр байна. Яагаад тэгэхээр чиний хүсэл мөрөөдөл ирээдүйд чиний өөрийн чинь амьдралын утга учир байгаасаа тэрнээсээ өөрөө маш их одоо нэг сэтгэл ханамж одоо кайф гэж ярьдаг тийм кайф авдаг. Тэгээд тэр нь өөрөө бас мөнгө олдог байвал тийм бол хамгийн их одоо жаргалтай хамгийн сайхан байх болоо гэж бодож байна. Мэдээж нэлээ хоо хамгийн баян хүн гэж ямар хүнийг хэлдэг вэ гэсэн чинь хамт олонтой, ажилтай, мэрэгчлээ үнийг хамгийн баян хүн гэж ярьдаг гэж байлээ. Тэгэхээр би бас энэ цугаар залуус маань өөрсдийнхөө одоо ирээдүйн гарцыг эхэлсэн байгаа залуучууд ирсэн байгаа гэж бодож байна. Тийм үү залуусаа? Тэгэхээр та бүхэн бас амжилт хүсье. За тэгээд таны ярианаас түрүүн Польшид байж байгаа 1992 онд явчаад 2008 онд ирсэн гэсэн тийм. За одоо манай залуус бас тэгж боддог залуучууд их байдаг. Гараад сурчин бол маш их боломж олдно. Гараас сураад тийчээ боловсрол эзэмшингүүтээ шингэчээ гэдэг яриач байдаг тийм. Яагаад Монголд ирсэн бэ? Энэ бас сонирн байна. Яагаад та Польшид энэ одоо зах зээлээ өргөжүүлээд тэнтэй ингээд байхгүйгээр Монгол орныгоо зориод Монголдоо ингээд ирсэн бэ? Энийг тайлбарлаач. За манай ээж эмч тэгээд Польшид ажиллахаар болоод тэгээд явж исэн. Тэгээд ер нь багасаа бас нэх ээж аавда нэх одоо юу гэдгийг ачаа өхийг хүсдэггүй хүүхэд байсан юм шиг байна. Тэгээд Польшид бас яг нөгөө 10 жилээ гүйцэж төгсөн. Би чи 9 дугаар ангидаа явцсан. Ер нь бол тэгээд тэнд дээд сургуульд орсон. Тэгтээ дээд сургуульд ороход би Польшоос орсон болохоор заавал төлбөртөө орох болсон. Тэгээд тэр төлбөр нь бол бас тийм бага байгаагүй. Аав ээж хоёр маань бас нэг тийм мөнгөтэй хүмүүс биш. Тийм болохоор Польшид хамгийн одоо чөлөөт зах зээл Европын тэр улсуудаас хамгийн түрүүнд ер нь хамгийн чөлөөт зах зээл чөлөөт эдийн засаг гэдгээр Польшид хамгийн номер 1-т байдаг. Тэр нь юу вэ гэхээр хинч тэнд бизнес эрхэлж болдог. Тэрнийг маш чөлөөтэй тавьсан байдаг. Чөлөөт худалдааг өстой дээд зэргээр чөлөөтэй хийж болдог. Тийм одоо ертөнц байсан Польш. Тийм болохоор би оюутан болохоос өмнө 10 жилийн одоо тэр хүүхд тахта зуныхаа амралтаар би 8 байдаг байсан. Тэгээд тэнд одоо Варшавын нийслэл маш том бөөний төв байдаг. Би тэндээс тэнд янз бүрийн хүмүүс худалдаа одоо нэг бөөний төв одоо Вьетнамууд, Оросууд, Туркууд, Польшууд гэл маш олон үндэстнүүд одоо бүтээгдэхүүн бараа бөөнддөг. Тэндээс нь бөөнөр аваад одоо дээр нь өөрийнхөө хувийг нэмээд ингээд зардаг тийм хүүхдээсэн. Тэгээд зуныхаа амралтаар тэгж дараа нь оюутан болчоод болоход бас яг ихний жилийнхаа төлбөрийг бол би ээж аваасаа авч ирсэн юм аа.
Тэгээд дараагийн тэр болохоор яг хэлний бэлтгэл байсан л да. Тэрнийг заавал төгсөх хэрэгтэй байсан. Хэлнийхээ бэлтгэлийг төгсчөөд дараагийн жил нь хэрвээ хэлнийхээ бэлтгэлийг онц төгсөх юм бол дараагийн жил нь одоо 50% хөнгөлж исэн гадаадын оюутнуудад. Тэгээд яг тийм хөнгөлтөнд орохын тулд бас их хичээлдээ мэрэж исэн. Тэгээд бас тэрэндээ хүрч чадсан. Тэгээд нэгдүгээр курст орохдоо би одоо өөрийнхөө хэмжээнд бас мөнгөө цуглуулад ямар ч асуудалгүйгээр эхнийхээ жилд орж исэн. Тэгээд нэгдүгээр курсын яг оюутан болоод жинхэлчээр хэрвээ сайн одоо оноондоо хүрээд онц сурах юм бол хоёр дахь жилээс нь 100% төлбөргүй болдог бас ийм боломж байдаг байсан. Яг манай сургуульд. Тэгээд яг тэр боломжинд нь хамрагдахын төлөө бас хичээсэн. Тэгээд ч бас тэрэндээ хүрч чадсан. Гэхдээ би энэнийхээ хажуугаар байнга 8 бас хийдэг байсан. Хагас бүтэн сайнаар нь яг манай Люблин гэх хотод том худалдаа гардаг. Тэгээд нэгдүгээр курст байхдаа би яг нөгөө худалдаан дээр ингээд хийгээд ийсэн чи манай багш явж ирсэн. Би тэгээд багшийнхаа харчаад айгүй ичсэн байхгүй. Ичээд би ингээд бултганаад юмны хойгоор нуугдсан. Тэгээ ингэсэн чинь тэгээ би багшийнхаа хараагүй гэж бодсон байхгүй. Тэгээ яасан чи дараа нь хичээл ороо юм гэсэн чинь намайг дуудаад уулзнаа. Тэгээ намайг Мая гэдэг байсан. Мая чи юунд тэгж ичв гэд тэр гэхдээ айгүй мундаг багш байсан. Манай яг нөө эдийн засгийн багш байсан л та. Тэгээд тэгсэн чинь тэгээд миний нүүр улаасан багтаа. Тэгээд чи хүнээс хулгай хийгээгүй те хүнээс чи мөнгө гуйгаагүй. Чи одоо айгүй мундаг байна. Оюутан байж манай Польш оюутнууд ч бас ийм биш. Бас яг те ингээд хинч одоо ингээд чамшиг зах дээр гараад 8 гээд ингэхгүй. Ер нь бол бараг байхгүй. Тэгээд энэ бол айгүй сайн чанар шүү. Чи битгий ич. Чи хүнээс мөнгө гуйгаагүй шүү дээ. Тийм болохоор харин чи хичээлийнхаа хажуугаар ингээд зохицуулаад ингээд яаж юм гэдэг бараг үлгэр дуурайлаад байхыг хичээгээрэй гэдсэн. Тэгээд дараа нь нэрэл үнэндээ би яагаад ер нь 8 чинь худалдаа хийж гин гэдгээс ичсэн бол гэдэг. Тэгээд дараа нь би ерөөсөө ичхэ болцсон. Тэгээд 2 дугаар курс оюутан болохдоо би хувийн машинтай байсан. Нөгөө машинтай ганц оюутан тэгсэн мэтлээ гадаад гэх. Тийм байсан. Тэгээд Польшид бас асуудаг байсан л да. Өөрсдөө бид нар аягүй өнцөрхөг үзэлтэн гэдэг байхгүй юу? Одоо юу гэдгийг гадныхыг их одоо үзэн яддаг ч юм уу те. Тиймэрхүү юм чамд мэдрэгддэггүй гэдэг. Тэгэхэд би бас нэлээд олон жил тэнд болоод амьдраад ингэж надад ерөөсөө тийм мэдрэмж төрж байгаагүй. Яагаад тэгэхээр одоо би хичнээн гадаад ингээд зах дээр ингээд ганцаараа юмаа зараа ч юм те ингээд байжсэн ч гэсэн өрөвдөж их хүмүүс аваад идэг байсан юм болов өөр юм эмхтэй гэж өрөвдөн. Одоо юу гэдэг жоохон юм гэж бас өрөвдөж авдаг байсан. Тэгээд ингээд хүн чинь ингээд хаа байсан ингээд ийм нүдтэй гэж бид нар чи ярьдаг. Чи энэ холоос яаж ирсэн гэл. Тэгээд яг ингээд угаасаа нөгөө хүнтэй ярих дуртай ингээд ярьдаг. Тэгээд ер нь бол боддгийн 8 хийн гэдэг маань ерөөсөө нөгөө хүний сэтгэлийг олох юм болов гэж би хувьдаа боддیں۔ Би хизээч одоо юу гэдэг худалдаа 8 хийж явж хат хин нэгнийг хуураад одоо юу гэдэг худлаа яриад бараагаа өгөхөөсөө илүүтэйгээр үнэхээр чин сэтгэлээсээ дандаа хувцас зарж исэн л да. Тэгээд үнэхээр одоо тухайн эмэгтэй хүнд зохихгүй байх юм бол би та зохихгүй байна яах юм бэ муухай байна л гэдэг. Ав гэж би шаарддаггүй. Тэгэхээр нөгөө байнга ингээд Польш чинь нэг сони юм одоо бүр хэдэн зууны уламжлалтай ингээд одоо яг манай Монгол шиг Төв аймаг ингээд одоо энэ сумдуудаараа ингээд худалдаанд гардаг 2 дахь өдөр Төв аймагт бол 3 дахь өдөр өөр одоо дархан 4 дахь өдөр Сэлэнг гэдэг юм ингээд бүр ингээд хэдэн зуунаараа юм уламжлалтай ингээд манай Люблин хотыг тойроод бараг 40-50-аад тийм захууд яар марк худалдаа гардаг. Тэгэхээр хаашаач би нөгөө машинтай болохоор хаашаач очиод би 8-аа хийгээд ингээд явах ер нь тийм боломж болцоо ер нь маш их байдаг байсан. Тийм. Тэгээд ер нь бизнес ч ер нь одоо 8-аач ерөөсөө хүний сэтгэлийг олох зүйл юм байна гэдгийг би оюутан одоо тэгж худалдаа хийж байхдаа бас тэгээд мэдчих авсан. За тэгэхээр бас нэг асуулт асууя гэж бодлоо. Exclusive brand үүсгэн байгуулахад дандаа дардан замаар яваагүй байх та ямарваа нэг юм цаад дотор гэж байдаг тийм амьдрал гуниг баяр хосолж илүү амттай байдаг шүү дээ. Давс бижрын хараад. Тэгэхээр таны бас энэ компаниг үүсгэн байгуулад явж байхад цаад бэрхшээл хэрэг тохиолдов. Тэгээд эмэгтэй хүн ер нь ямарваа нэг юмыг өдөр
удирдаад аваад явж байхад яг яадаг юм бэ? Бэрхшээл саад юу дургав? Тэр саадыг яаж даван гаталж өнөөдрийн амжилтанд хүрвэ? За ер нь бол энэ оюутны салбар юу гэдэг одоо яг миний хийж байгаа энэ бизнес бол дан ганц миний амжилт бас биш л дээ. Яагаад тэгэхээр би зөвхөн одоо юу гэдгийг нэрийн хуудас төдий шүү дээ. А яг миний хойно бол бүхэл бүтэн маш том баг хамт олон ажиллаж идэг. Нөгөө асаалттай танк шиг гэдэг шиг итгэж болох маш том баг ард минь байдаг болохоор би хаач одоо бардам компани яриад бүтээгдэхүүнээ сурталчлаад явахыг итгэл надад төрүүлдэг. Тэгээд бас бодож иж магадгүй энэ 8 ээжсэн яагаад гинт ингээд оюутал болоо явчихад. Тэгээд би оюутан багтаа одоо гэр бүлийнхаа хүнтэй танилцсан. Тэгээд тэр нь бас аюул сонин санаандгүй битээр чатаар танилцж ирсэн. Тэгээд би тэр өдрийг аюул бэлгшээд юм аюул азтай гэж бод. Яагаад тэгэхээр нэгд өдөр байсан. Тэгээд ер нь нөгөө анги томрох гэсэн хичээлүүдээ ер нь зохицуулцдаг шүү дээ тий. Тэгээд хамгийн сайн худалдаа гардаг, хамгийн их хүн худалдаа авалт сайтай газараа нөгөө яг төлөвлөөд бас өдөр нь хичээлээ шавчдаг. Тэгээд нэгд өдөр би манай Лүблийн хотоос бараг 120 км-ийн зайтай нэг хотод очиж худалдаа хийдэг. Тэгээд ясан чи бороо орсон. Тийм болохоор тэр өдөр би гэртээ байгаад яваагүй юм. Тэгээд чатлаа тэр үед ч одоо Mongolia гэдэг Германы нэг тийм сайтаар тэгэл ингэсэн чинь нэг юм цэг байсан юм. ID нь одоо нэг юм цэг байсан байхгүй. Тэгэл би болохоор бас өөрөө их гоё нэртэй. Гэхдээ тэр нэрийг хэлэхгүй. Тэгээд яасан чинь нэг ганцхан цэг байхаар би гайх. Тэгээ яг ч надад нэг юм урлагийн хүн шиг санагдав. Яг хошин шиг нэг юу байдаг штэ. Ингэж байгаа нэг ингээд нэг биер ингэсэн чинь нэг ганцхан цэг байдаг те. Яг ч надад гинт тэр юм бодогдох. Энэ арай урлагийн хүн биш байгаа даа гэх. Тэгээ ингэсэн чинь анх ихлээд би ихэлсэн байхгүй. Тэгээ одоо манай нөхөр одоо хүртэл чи над руу хандраа үсттэй гэж. Тэгээд нөгөө юугаар нөгөө мессеж явуулдаг шээ. Тийм чатлаад чиний ID чи ямар гоё юм бэ гэж тий. Тэгээд өөрөө би үзсэн тий. Тэгээд битээр баг хагас жил шахуу чатлаад. Тэгээд сүүлрэг уцаар ярьдаг болоод нөгөө мө 8 ээж олсон бүх мөнгө уцсандаа зориулчихна. Тийм тэгээд үнэхээр урлагийн хүн байсан. Зураач хийсэн. Яг нөгөө урлагийн сургуульд сурдаг, дизайнерын ангид сурдаг гэдэг. Тэгээд би Герман явна гэд тэгвөө. Тэгсэн чинь л манай Лүблийн байдаг залуучууд хавсан би энэ хайрлж чадахгүй хад хараагүй яг хайрлж харагдаач гэд. Тэгэнгүүт нь яагаад ч юм нөгөө хүний бас нэг юм юу хөдөлгөж байгаа байхгүй юу? Яагаад одоо юу гэдгийг заавал амжилтанд хүргэндэ гэсэн бодол өөрөө ирэхгүй баг. Тэгээд Герман явсан да. Тэгэл Германд очиод тэгэл уулзаад тэгэл за ер нь энэ хүн юм байна даа гэдэл ер нь тэгээ сонголтоо хэцүү хийсэн юм шиг. Тэгээ ер нь эмэгтэй хүнд яг хоо эмэгтэй хүн бол боловсролтой, мэдлэгтэй, мэрэгчлээ байх нь чухал, маш чухал. А гэхдээ эмэгтэй хүнд нөхөр гэдэг бол хамгийн чухал сонголт юм болоо гэж би өвдө боддیں۔ Тийм болохоор октоудаа амьдралын хамгийн том сонголт бол ерөөсөө л хүний хань нөхөр гэж л би хэлнэ. Тийм. Тэгээд би очиод дараа нь манай пошид ирэхгүй юу. Тэгээд миний хийдэг ажлыг хараад бүр гайхсан. Энэ пошид чи ямар амар их хувцас авдаг юм бэ гээл. Яг тэгэхээр яг нөгөө 7 хоногийн одоо нөгөө маршрут гэдэг одоо яг нэгд өдөр би тэндээ очисон бол дахиад нэгд өдөр нь дахиад би яг тэндээ очдог. А яг тэр талбай дээрээ зогсдог. Яг тэгэхээр нөгөө сараар нь би нөгөө мөнгөний төлөөд авчдаг. А тэгээд 7 хоногийн өмнө юу зарсан яг тэр бараагаа л аваачиж зардаг. Тэгэл шижигнал байхгүй болдог. Тэгээ бүр манай нөхөр бүр гайхсан. Энэ пош чи ямар сонир хүмүүс. Энэ одоо хувцас угаахгүй л аваад идэм бах та. Тэгээд за хоёулаа ер нь пошид суурьшсан дээр юм байна. Яагаад тэгэхээр ерөөсөө айгүй том боломж юм дээ. Тэгэхээр би гайхаад энэ одоо юу яриад байна. Яагаад тэгэхээр би нөхөртөөгөө танилцаад бүр нэг гэрт ороод яг хүртэл одоо амьдрах хүртлээ хувцсыг хүн хийдэг гэдгийг ерөөсөө бодож байгаагүй байгаа байхгүй. Тэгэхээр бүр айгүй сонио. Тэгээд үнэхээр одоо бас бид нар ярьдаг шүү дээ брэнд гэж ярьдаг те гадны том брэндүүд.
Гэхдээ энийг үнэхээр хүн л хийдэг гэдэг шиг монголчууд бид нар ч гэсэн чадхал юм билээ. Ер нь бол одоо юу гэдгийг яг л технологиор нь ч юм уу те яг хэрэгжилж байгаа машин техникээр нь яхад яг л адилхан. Тэгээд анх ер нь энэ компани суурь ер нь тавигдсан. Тэгээд манай хүн тэгээд ер нь бид хоёр бодсон л да хоёлаа за ингээд амьдрахад хаана байвал зүгээр үү Герман уу Польш уу тий бас боломж бол бас Америк руу гарах боломж байсан. Америкт үгээд тэгснэ за ер нь нөгөө тассан газар яа тэгэхээр би өөрөө их хөдөлгөөнтэй хүн юм шиг байна. Ерөөсөө ингээд нэг газараа байж чадгүй дандаа л ингээд хүнтэй ингээд ярьж ингэж яа. Тэгээд ерөөсөө Польшд хоёлаа сууршаад гэдэгтээ ер нь бол 100% санал нэгдээд тэгээд манай хүн гэрээрээ юм ойдог байсан. Тэгээд яг нөгөө манай хүн тэр чигээрээ одоо юунаас Германаас ингээд Польш руу ирэхээр болоод ингээд яхад тэнд нэг найз нь хэлчихсэн. Чи гомс хэрэглээ юм а чи өстой Германы хамгийн сорын аваа явуулчлаа та гэл. Тэгээд үнэхээр бас их азтай л да. Яг тэгэхээр бас өнөөдөр миний энд суугаад те энд ингээд эксклюзив гэдэг компанийг үүсгэн байгуулад энд одоо юу гэдэг өрмийн хамж одоо тий хамгийн одоо сайхан зүйлийг нь бас ингээд залуучуудтайгаа ингээд хуваалцаа сууж байгаа нь бас л миний одоо ханы маш том одоо хөдөлмөрч зан гавья гэж би бас хэлмээр байдаг юм. Та нууц шууд тэр хүнтэй ихэнх хүнийг бидэнд бас танилцуулаач. За манай хүн Германы Хаале хотод яг дизайнерын хувцсны зураачийн ангийг төгссөн. Тэгээд оюутан багтаа л одоо энэ H&M, C&A гэдэг брэндүүдэд дизайнераар ажилладаг байсан. Тэгээд ер нь бол Европ их амар юм байлээ. Заавал ингээд нөгөө ажилд очиод ингээд авшаалахгүй. Ерөөсөө нөгөө интернетээр зураг зураал явуулцдаг. Тэгээд тухайн бүтээгдэхүүн нь яг худалдаанд гараад ашгаа өгөөд ингэх юм бол тэрнээсээ цалинжаад, хувь аваад ингээд явцдаг. Тэгээд би одоо юу гэдэг одоо баясагч хоёрын ч гэсэн бас бодол мөрөөдөл бол яг ийм зарчимд бас залуучуудыг оруулах юмсаа одоо маш олон дизайнерын сургуулиуд хүүхдэд төгсдөг штеп. Тэгээд үнэхээр Монголд ч гэсэн бас яг ингээд загвараа гаргаад те ингээд хийгээд явах боломжтой. Энэ боломжийг нээж өгөө цаашдаа өшөө бас одоо Монголдо байж байгаа одоо баруунд бас загвараа гаргаад бас худалдаалаа те ингээд явах маш том боломжууд байдаг. Тий. Ер нь баруун бизнес ер нь exclusive brand гадагшаага ер нь гарсан уу? Одоо салбараач гэх юм уу бараа бүтээгдэхүүнээ. За манайх Бээжинд бас яг төлөөлөгчийн газартай. Тэнд загвар гаргаж өгдөг. Манай гэр бүлийн хүн одоо нөгөө хятадын компаниудад ер нь бол улирлаар нь юуг нь загварыг гаргаж өгдөг. Гэхүүдээ бас тэгж харьцдаг компаниудаг. Яг бүтээгдэхүүнээ хийгээд гаргах маш чин хүсэл байдаг. Гэхдээ ер нь бол аливаа улсын бодлого аль болох нөгөө үндэснийхээ үйлдвэрлэлийг маш сайн хамгаалсан байдаг. Тэр хамгаалалт нь юу вэ гэхээр ерөөсөө нөгөө гайл татврын бодлого байдаг. Тийм болохоор хятад руу ч тэр Орос руу ч тэр гаргахад маш одоо юу гэх хамгаалттай байгаад идэв. Тийм болохоор ер нь бол яг Монголоос үйлдвэрлээд гаргахад их төвөгтэй л да. Яа тэгэхээр яг манай эксклюзивийн үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн чинь ноос ноолор биш. Яг оюмл бүтээгдэхүүн болохоор үнэхээр бас яг одоо юу гэдэг нөгөө дотоодынхоо зах зээлийг маш сайн одоо хамгаалцсан байдаг. Гэхдээ Японд руу одоо ер нь энэ жилээс бас гарах аюул том боломж байгаа. Тийм болохоор удахгүй Монголын одоо энэ бүтээгдэхүүнүүд Японы зах зээл дээр гарах байхаа. Ер нь бол гараасаа ч гэж хүсдэг. Яа тэгэхээр ер нь манай Монголын зах зээл жижигхэн. Тийм болохоор аль болох одоо гадагшаага бас гарах юм бол одоо энэ бидний яриад байдаг хямрал одоо энэ валютын савлгаанд маш үнэтэй хувь нэмэр болох юм болов. Ялангуяа энэ оюмл бүтээгдэхүүн өөрөө хүний хэрэглээний бараг 80% нь одоо оюмл бүтээгдэхүүн байдаг шүү дээ. 80-аас 90%. Тийм болохоор энэ оюмл бүтээгдэхүүн зөөлөн оюутлын салбар гэдгийг бол маш сайн анхааралтай аваасаа гэд одоо 2008 оноос хойш Монголд ирсэн цагаас л ахвал энэ салбарын төлөө маш их ярьж байгаа. Тэгээд заримдаа ингээд ер нь бол төрийнхэнд маш их ярьж явсан л та. Гэхдээ нөгөө төрийн хүмүүс маань солигдчихдаг болохоор миний ярьж исэн үр дүнг болцдог. Тэгэхээр ер нь бол одоо ард түмэндээ
одоо залуучуудтай хандаж ярих нь их зөв юм байна гэж юм бодож байгаа юм. За тэгээд exclusive brand-ийг дэлхийн өнцөг булан болгонд мэддэг байгаасай. Тэгээд тийш мэддэг болох Монгол улсын нэр үргэлжийн мөнхөд хамтдаа мандан бадарч явах тусгай тий. За ингээд залуучуудаас манай сонирхож байгаа асуулт тавиад бүгдээрээ за тийм ягаад сонсдог юм. За залуучуудын маань асуултыг бүгдээрээ хамтдаа сонсцгаая. Нэг За яг Польш Монгол хоёрыг харьцуулахад бас хэцүү юм л да. Польш гэжсэнтэй угаасаа энэ нөгөө 8-ны орон хүмүүс нь угаасаа айгүй тийм бизнес хийдэг тийм хүмүүс байсан болохоор ер нь одоо худалдаа 8-наас анх өөрсдийнхөө суурь юг тавьж ирсэн. Гэхдээ ер нь бол аливаа бизнес эхлэхэд бас дэмжлэг айгүй чухал байдаг. Яг энэ одоо эксклюзив одоо яг нөгөө эхлээд нэг хүнтэйгээр одоо өрхийн үйлдвэрлэлээр эхэлж ирсэн л да. Энэ юу гэхээр одоо манай хүн өөрөө яг өөрийнхөө одоо хэмжээнд яг өдөрт нэг 10 бүтээгдэхүүн ч юм уу те хийдэг. Тэгээд янз бүрийн юм хийж үзэж байгаа юм. Яг тэгэхээр нөгөө зах зээлээс мэдэрч чадахгүй байгаа даа шүү дээ. Тэгээд өрсөлдөө маш их. Тийм болохоор ингээл цамц хийдэг, ингээл янз бүрийн юм хийдэг. Гэхдээ би аль болох ингээд нөхрийнхөө хийсэн юмыг зарчхансан гэж бүр нөгөө бараануудаа ингээд тавьсан байх нөхрийнхөө барааг би барай зогсож идэг. Яа тэгэхээр нэг гişгийг би зарчаад зарцсан шүү гэд ороход тэр хүнд маш их урам гэдгийг би өөрөө аягүй сайн мэддэг байсан. Тийм болохоор нэг өдөр ирсэн чинь манай хүн урд өмнө хийж байгаагаар бараг 30-40 ширхэг бүтээгдэхүүн хийсэн. Тэр нь юу байсан гэхээр зүгээр л нэг юм нүмерэг. Одоо энэ нөгөө флис гэдэг нэг гоё зөөлөн материал байдаг шүү дээ. Яг тийм материалтай. Тэгээ үзүүрүүдэд нэг юм одоо пончо гэж нэрлэдэг. Тэгээ үзүүрүүдэд нь юм бөмбөлөгтэй юм бөөрөнгийн ингээ үсээр ингээ шарик хийгээд би харчаад яана энэ одоо алиалагч явцсан шүү дээ гэж одоо хийхгүй байгаа юм л да дотроо ингээл жоохон шоолол яана энийг нь одоо би гаргаад зарахад хэцүү те алиалагч явцсан шиг юм да гэд. Тэгээд зах дээр аваад маргааш нь гаргав. Тэгэл нөгөө 30 ширхэг тэгээд ингээд тэнд чинь яг 5 өнгө л да ингээд ятсан. Тэгэл өөрөө ингээ ороочихсан. Нөгөөтгөө ингээд ороочсон чи би хөвтөх харагдсан юм шиг байна. Нөгөө жоохон ингээ бандгар бүдүүн хүүхнүүд ирж ирэл энэ ямар хөвтэйхэн ингээл нэрээ тэд нэр өмссөн чи хөвтэйхэн нөгөө янз бүрийн юмны дараа өөгийн дараа тэгэл нөгөөх нь ерөөсө 10 минутын дотор байхгүй. Би тэгээ бүр гайхацсан. Үгүй энэ дизайнер хүн гэдэг нэрээ л өөр юм та гэл. Яг тэгээд ямар азар би мяалаа хөмдөл гэж бодчихсон тий. Тэгээд энэ маань өөрөө маш том урамыг өгсөн. Энэ маш том боломж байгааг одоо битээр хэлж өгсөн. Одоо нээж өгсөн. Тэгэхээр ер нь бол хүн тэр боломжийг одоо юу гэх яг нэг бүтээгдэхүүн яг зөв юмаа л ер нь олчих юм бол тэр чинь өөрөө одоо яг шинхэн талах шиг зарагддаг. Тийм л зүйлээ хүн олтлоо бас нэлээд зүдрэнэлтэй. Тэгээд тэр пончог бол битээр баг хэдэн одоо баг 3-4 сар зарсан бахаа яг уйлралт бас. Тэгээд ерөнхийдөө бол яг суур юугаа тавьж чадсан. Тэгээд бас хамгийн азтай нь нөгөө сонин дээрээс ингээд харж байхад хуучин одоо үйлдвэрээ зарна гэд үйлдвэрийнхаа тоног төхөөрөмжийг зарна гэсэн зар байсан. Тэгээд тэнд яг манай хотоос ойрхон тосгонд нэг 20-30 км-ийн зайтай газар одоо худалдаална гэх тэр газар нь битээр очиод ингээ уулзсан чинь гадаад хүмүүс үү гэх тийм харин тэг ингээд одоо ийм нээх гээд эхлэх гээд тэд нар болохоор бүр 20-30 жил хийцэн бас гэр бүл байгаа байхгүй юу. Тэгээд янгуудаа одоо битээрийг хараад ингээд яриалцаад ингээд тэгээд та хоёрт одоо мөнгө байгаа мó л гэж тэгж байна. Тэгээд уул нь бол ингээд бүгдийг авчмаараа даа ч ингээд мөнгө нь ерөөсөө мөнгө хурж байгаа мөнгө нь ерөөсөө ганц хоёрхан машин л авах мөнгө байдаг. Тэгээ ингэсэн тэр хоёр гэр бүл бас хоорондоо одоо ярилцсан л хальтаа. Тэгээд одоо залуу хүүхдүүд юм байна дөнгөж эхлэж байгаа бит
битгий шантраараа энэ бол их хүн болгоны хүсээд байдаг бизнес бол хувцас биш. Маш их хэцүү. Нэг орцсон л бол гарахаар одоо юу гэдгийг нөгөө ухрах замгүй хэцүү. Тийм болохоор тэгээд та хоёр бүр хүний нутагт ингээд хийх чагаад бол маш их дэмжиж байна. Тэгээд мэдээж та хоёр энийг ажилуулахад хоёулахнаа биш бас хүмүүс ажилуулна. Мэдээж Польш хүмүүс ажиллана. Бас нэг Польш хүн маань ч гэсэн ажлын байртай болно. Тийм болохоор одоо та хоёрыг дэмжиж байна. Одоо ийм хугацаагаар мөнгөө хийгээрэй гэд ямар ч танихгүй, ямар ч одоо нөгөө барьцаагүйгээр гэдэг шиг тэгж анх итгэл урам өгч ирсэн юм аа. Ингээд Эма гэдэг нэртэй компани бас үүсгэн байгуулагдаад тэгээд манайх 4 хүн ажилтан авч ирсэн. Ер нь бол ингэж л бас бизнес эхэлж ирсэн. Тэгэхээр юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр бас яг нэг юм зориод хийгээд эхэлсэн л бол битгий шантраарай. Ямар ч байсан өөрөө чи дуртай энэ нь өөрөө хийгээд тэрнээсээ чи одоо нэг сайхан мэдрэмжийг авдаг. Тэгээд чиний хийсэн юмыг одоо хүн худалдаж аваад тэр хүн ямар гоё юм бэ? Тэргээрээ өөрөө гоёод одоо юу гэдгийг чамд баярлалаа гэж хэлээд бас мөнгө өгч ирэл тээ. Тэгээд энэ бол үнэхээр одоо юу гэдэг мөнгнөөс илүү их гоё мэдрэмж бас хүн авдээ. Тийм болохоор тууштай л байх хэрэгтэй. За тийм ямар ч юм. Тэгээд тууштай байх юм бол үр дүнгийн заавал амснаа гэж хэлж шүү. Танд энэ өдрийн мэдээг хүргэе. Ийм том одоо компани нэ брендийг үүдэлтэй авч явж байгаа бол эмэгтэй хүний маш том чадвар уурхан шаардлагатай. За тийм учраас танаас нэг хоёр асуулт байна. За хийх асуулт бол та эмэгтэй хүнийг ямар байх вэ гэж хүсдэг вэ? За хоёр дахь асуулт нь хам биш гадаад улсад үзсэн шиг тийм гоё юм байна. Монгол оюутны гадаад оюутнаас ялгарх хандлагын юм бэ? За маш гоё асуулт байна. За эхний байна уу? Байна уу? За эмэгтэй хүн ямар байгаасаа гэж хүссэн бэ гэх тийм. За ер нь хин нэг хайрлсан бол хайрандаа үнэнч байх. Энэ л ерөөсөө миний амьдралын хамгийн гол тулгцыг байсан болов. Яагаад тэгэхээр би өөрөө ойдлчин биш. Би өөрөө одоо юу гэдгийг одоо өөрийнхөө хайртай хүнтэй хамт амьдртлаа хувцас гэдэг чинь хүн л хийдэг гэдгийг хизээч мэдж байгаагүй. Тийм болохоор хүнийг хайрлаад одоо хайрандаа үнэнч тэгээд аль болох одоо юу гэх юм бэ? Тууштай. Тэгээд одоо тэр би бол ерөөсөө л нөгөө хайртай хүнийхээ хийж байгаа энийг л дэмжсэн. Ерөөсөө миний гол хийсэн юм бол ерөөсөө л тэр. Яг тэгэхээр тэр хүн хувцас хийх дуртай. Тэрний өөрийнх нь мэрэгжил хувцас хийгээд баг даавуу хараад баярлдаг хүн баггүй юм манай хүн чинь. Тэгэхээр тэр хүний хийж байгаа юмыг би нэг зарчхансан гэдэг ерөөсөө ийм л хүсэл маань явсаар ерөөсөө яг энэ компаниг үүсгэн байгуулахад одоо би болсон юм да. Гадаадын оюутнуудаас юугаараа ялгаатай вэ гэхээр ер нь хүний нутаг гэдэг бол ерөөсөө л хүний нутаг байдаг. Тийм болохоор өөрөө өөртөө нэгдүгээр хүн итгэх ёстой. Яагаад тэгэхээр ер нь эцэст бид нар чинь өөрсдийнхөө төлөө л амьдарч байгаа шүү дээ. Тийм болохоор одоо маш том одоо юу гэдэг хүний нутагт чинь аав ээжийнхаа дэргэд биш бүх юмд одоо гадны гэдэг өнцгөөс ер нь байнга хардаг. Тийм болохоор аль болох одоо нөгөө бүгдийг чаддаг байх юм. Ямар хичээлдээ сайн болвол аль болох хичээлээ одоо сайн хийхин төлөө тийм үү? Одоо 8 худалдаа хийж байгаа бол бас л тэрэндээ бас яг дүрм журмынхын дагуу яг тэр гадны гэдэг юунаас аль болох ямар нэгэн асуудал үүсэхгүй байхын төлөө тэгэхээр маш их хариуцлагыг хүнд одоо өгч ойлгуулт юм болов гэж боддог шүү дээ. Ямар зүйл тарч юм бэ? Энэ асуултны нэг за тэр сарл хамтдаа шүү дээ. За энэ өрөө мэдээ үгүй. Тэгээд та паш сурж ирсэн юм үү? Та ямар бичдэг сурж ирсэн бол? Бас өөр таны нөө төрлийн зорилго чи юу бол? За амьдралын төрлийн зорилго. За би өөрөө Польшид олон улсын зах зээл судлалаар төгссөн.
ер нь бол нөгөө маркетинг тал руугаа гэсэн үг тийм. Туйлын зорилго яг өнөөдөр Монгол улсад үйлдвэрлэл эрхлэхэд үйлдвэрлэл явуулахад маш их төвөгтэй байдаг. Тийм болохоор одоо ирээдүйн залуучуудынхаа замыг нь сайхан засчих юмсан л гэж яг одоо чи хүсэл бол тийм. Яг өнөөдөр бид нар гадагшаа гарах юмсан. Гадагшаа одоо юу гэдгийг Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн Орос руу гарах чөлөөтэй болгоод өгөөч. Бид нар гадаад зах зээл рүү гарах ёстой. Энэ үйлдвэрлэл эрхэлж байхад ямар нэгэн дарамт бид нар баймааргүй байна. Эсвэл бид нар түүхийн хэдэ Монголдо үйлдвэрлэх болгоно. Ерөөсөө энэ бүхэн маань одоо миний хувьд бол ирээдүйнхээ залуучууд ирээдүйн бизнес хийж байгаа одоо миний хүүхэд ч юм уу те энэ хүмүүсийн маань суурь нь их сайн болоосоо л гэж хүсэж одоо энэ хөнгөн үйлдвэрлэлийн тал дээр л ямар нэгэн одоо өөрийнхөө мэдсэн чадах юм одоо хувь нэмэр оруулах юмсан л гэж хүсэж байгаа. Тэгээд монголоор одоо юу гэдгийг одоо танигдсан одоо Монголын гэдэг тодтолтой ямар нэгэн үндэсний томоохон брэнд яг нөгөө Mango шиг, яг H&M шиг, яг Zara шиг Монголын гэдэг тодтолтой бол ийм брендийг бий болгох юмсан гэж үздэг. Яагаад тэгэхээр энэ зөвхөн дан ганц эксклюзив юм биш, дан ганц майцгийн биш. Энэ ерөөсөө Монголын гэдэг утгаараа. Яагаад тэгэхээр энэ брендийн цаана маш том баг ажиллаж идэг. Энэ баг маань өөрөө дандаа Монголын одоо залуучууд нь байгаасаа л гэж хүсэж яаж байгаа юм да. Тэгээд ер нь альва брэнд гэдэг маань одоо оёмол бүтээгдэхүүнч байдаг, ноос ноолуур, арьс шир гэл бүхэл цогцоороо байж иж брэнд гэдэг маань бий болдог шүү дээ. Тийм болохоор үндэсний нэг том цогц брэндтэй болчих юм бол манай арьс шир, ноос ноолуур, оёмол бүтээгдэхүүн, за тэгээ гэр ахуйн хэрэглэл үйлдвэрлэдэг хүмүүс ч гэсэн бас хамтаараа бид нэр хөгжих маш том боломж байгаа. За ингэж байна. Микрофон за энэ дараа. Таны багын би багтаа бүжигчин болохыг хүсдэг байсан. Тэгээд орчуулагч болохыг хүсдэг байсан. Яа тэгэхээр бид нарыг жоохон байхад орсууд их байдаг байсан. Би тэгээд одоо багасаа л нэг хэл сурахыг их хүсдэг байсан юм аа. Тэгэл ингээд орос сургуульд орохыг их хүсдэг байсан. Даанч манай ээж аав хоёр оруулж чадаагүй юм. Тийм болохоор уул нь бол нөгөө 6 настайдаа орчоод 8 нас хүрэхээр намайг 23 дугаар сургуульд оруулна гэд тэгсэн. Тэгсэн чинь нөгөө хүүхэд маань онц сураад байсан юм шиг байна. Тэгэл яг тэр чигээрээ одоо Монгол сургуультай үлдсэн. Тэгээд орос хүн харахаараа их баярлдаг байсан. Тэгэл ингээ хажуугаар нь зүрхтэй жоохон байсан мөртлөө дандаа худлаа ярьдаг. Өөрөө би ингээл нэг орсоор ярьж байгаа юм шиг ингээл нэг янз бүр ингээл ярьдаг юм шиг. Тэгэнгүүт одоо энэ хүн намайг ойлгож байгаа гэхэд өөрөө мэдгүй нэг тийм юм. Тэгээд яг пионерын ордонд явж байхдаа давхар бас ер нь бол англи хэл, орос хэл гээд дугуулангуудад явдаг. Синхроны орчуулагч болох юмсан гэж хүсдэг. Тийм өрөөдөлтэй байсан. Тэгээд польш хэлийг бол одоо хүүхэд байхдаа 9 дугаар ангид байхдаа явсан болохоор мэдээж польш хэлийг сайн эзэмшсэн гэж би хувьдаа яг хэлэхгүй ч гэсэн ямар ч байсан би тэнд баталгаат орчуулагч хийдэг байсан. Ер нь бол одоо юу гэдгийг баталгаат орчуулагч хийснээрээ бас өөрийнхөө нөгөө синхроны орчуулагч гэдэг юг бас мөрөөдлөө биелүүлсэн тий. За нэг охин асуух чинь тий. Телефон маань за ингэ асуух. За хүн бас өөртөө нэг урам өгч хөөх ямар вэ бас гэж ингээд өөрөөрөө бахархах тийм үлчээд аз жаргалтай тэр том хүч чинь юу байсан бэ гэж асууж байна. Би одоо өнөөдөр ч та нарын өмнө ингээд сууж байгаагаараа бас бахархаж байна. Яагаад тэгэхээр ийм мундаг одоо Монголын ирээдүйн болсон залуучуудын өмнө өөрийнхөө одоо юу гэдгийг одоо амьдралын одоо хэсгээс ингээд та бүхэндээ яриад байж байгаагаараа
бас бахархаал сууж байна. Тэг. Ер нь гэхдээ хүн өдөр болгон амьдралаас одоо өдөр болгон өөртөө одоо үн цэнтэй байдаг гэж би хувьдаа бодд юм аа. Яа тэгэхээр нэг хүн хэлсэн байдаг маргааш хөхж байгаа юм шиг амьдрал гэдэг тий. Тэгэхээр энэ юу гэж хэлж байгаа гэхээр юмыг битгий хоошин тавьж үргэлж өдөр болгон ямар нэг юм бүтээж өдөр болгон одоо юу гэдгийг нэг утга учиртай зүйл хийж явах хэрэгтэй юм болов. Энэ маань өөрөө одоо яг бахархан гэх нь хаашаа. Гэхдээ энэ маань өөрийгөө үн цэнтэй болгож байгаа зүйл юм болов гэж би боддог тий. Хүний амьдрал тэр чигээр сонголтоор дүүрэн байдаг. Заамнууд ингэ сонголт гэдэг тий. Тэгэхээр таны амьдралдаа гарсан хамгийн зөв сонголт, хамгийн зөв шийдвэр юу байсан бэ? Хамгийн зөв шийдвэр бол ханиал хамгийн сайн сонгосон юм байна тий. Тэр мэд зэгчүүд бол ханиал зөв сонгоснороо ирээдүйд гарах амжилт бүтээл бүх хэмжүүг гаргаж ирсэн юм шүү тий. Тий, ер нь бол би бас боддгийн яг хүн аав ээж бол эрхэм чухал. Гэхдээ нэг насны бас сайн биш шүү дээ. Яг тэгэхээр хүн төрдөг, үхдэг энэ бол харваагийн жам. Гэхдээ хүний хань гэдэг бол үргэлж хажууд байх ёстой гэдэг яг ч нэг хүний нэг тийм нэг оюунд зүйл байдаг юм шиг. Тийм болохоор хүн хань ижлэл хамгийн сайн сонгох ёстой. Энэ бол одоо мэрэгчлээс илүү тий одоо юу гэдэг юм бүхнээс илүү хамгийн гол одоо нөгөө чухал шугам ер нь суур тэр бол хүний хань. Хүн сайн хантай байх юм. Ялангуяа эмэгтэй хүн бол хань ямар байна? Яг тэргээр хүний ер нь эмэгтэй ялангуяа эмэгтэй хүн за эрэгтэй хүн ч гэсэндээ бас адилхан шүү дээ тий. Тэгэхээр бол ер нь бол залуучуудаа хэлэхэд хүн ханиал зөв сонгох хэрэгтэй. Тийм бол хэлсэн тий. Би бол амьдралдаа ерөөсөө одоо юу гэдгийг хүн та амжилтанд яаж хүрсэн юм бэ гэхэд би тэгтээ бас нэг амжилтанд хүрсэн гэж бас боддгоо. Яа тэгэхээр өшөө цаана зөндөө бас нөгөө ориглууд миний нүдэнд харагддаг болохоор гэхдээ өнөөдрийн өндөрлөгт хүрэхэд ерөөсөө гол зүйл юу вэ гэхээр би зүгээр л хүн хайрлсан. Хайрынхаа төлөө одоо юу гэдгийг явсан, тууштай явсан. Тэгээд ямар нэг юм хүсэж мөрөөдөх юм бол тэрнийгээ биелүүлэхийг одоо юу гэдгийг бодлоо бодит болохыг хүссэн. Ерөөсөө л ийм л хоёр зүйл гол. Тэгэхээр сая бас нэг охин асууж байсан тийм эмэгтэй хүн ямар байгаасаа гэж та боддог вэ гэхээр майцэгч маань үнэн шудраг байгаасаа гэж боддгоо гэж хариулж ирсэн. Тэгвэл энд сууж байгаа ирчүүдтэй хандаад мэдээж хэрэг сайхан амьдралын оюун өрөв шиг бол эр хүн байдаг. Тэгэхээр эр хүний та ямар байгаасаа гэж бодож байна. Тэгээд бас залуучуудаа хүний сайн хайр байхын тулд эрэгтэй хүний зүгээс ямар түшиг тулгуур байдаг юм бэ? Эмэгтэй хүн яаж нөлөөлөх юм бэ гэдгийг та бас хэлээч. За. За би эрэгтэй хүнийг яг ч жоохон хүчгэл гэж боддог штэ. Яг тэгэхээр эрэгтэй хүн гэдэг бол нэг бодлын бас нэг хөөрхөн штэ. Яг л нөгөө яаж аялуулна яг тэргээр хүн за мэдэндээ та нар одоо тэгэхээр ер нь амьдралд бас мэдээж үргэлж бас дардан сайхан юм бол байхгүй штэ. Ингээл ялангуяа бит хоёр одоо манай нөхөр бит хоёр чинь нэг салбарын хоёр тэгээд салбарч нэг ажилд хамт ажилладаг. Тэгэхээр сайн ч зүйл байдаг, муу ч зүйл байдаг. Яа тэгэхээр ажил хэргийн одоо зүйл маань бас яг нөгөө хувийн амьдрал хүртэл нөлөөлдөг л дөө. Энэ нь жоохон одоо сөрөг муу тал гэж хэлэх юм уу да. Яа тэгэхээр ажил дээр нэг асуудал үүсэх юм уу те жоохон нэг таагүй байдал маань гэрт бас байх гэдэг. Гэхдээ гэр бүлээрээ нэг зүйлийн төлөө явна гэдэг бол өөрөө бол бас айгүй сайхан зүйл. Яа тэгэхээр яг л нөгөө нүд хаашаа толгой тийшээ гэдэг шиг яг л нэг чиг. Тэгээд толгой нүд нэг тийшээ бол мэдээж хөл бас тийшээ шүү дээ. Тэгэхээр бол ер нь хүлээцтэй бие бинийгээ уучладаг.
заавал нэг бие биенийхээ дээр гарах тийм бас одоо юу гэдгийг дээр гарснаас ялалт биш шүү дээ. Бүр эсэргээрээ зөөлмөн хатууга гэдэг тийм. Өшөө асуух юм аа. Яа тийм юм байна гэж. Микрофон хаана гэж вэ? За, нанаас асуучих. За. Бизнесийн салбар гэдэг бол өөрөө яг хөвлөдөөс маш их тооцоо шаарддаг тийм. Энэ нэг зүгээр хүмүүс хийж чаддаг салбар биш байх би өөрөө боддог. Тэгээд энэ салбарыг бас хаалтгаар амжилттай явж байгаа хүний баримтлах төшвийг биенээр тэгээд бизнес эрхлэж явах бас саад бэрхшээлүүд болж байгаа тийм. Тэрийг та авсан ямар бодлого авч ямар ер нь амьдралдаа баримтлах төшвийг авч гарч чаддаг үе. За. Тэнэ. За баярлалаа сайхан асуулт асууж байна. Ер нь одоо бид нар гендерийн гэж ярьдаг те эрэгтэй эмэгтэй хүүс гэж ярьдаг. Бас Аз, Европ гэдэг бас онцлог байт юм байлаа. Яа тэгэхээр Европод эмэгтэй хүн бизнес хийгээд явж байхад маш хүндэлдэг. Ер нь бол одоо жишээлбэл эрэгтэй эмэгтэй хоёр хүн одоо юу гэдэг хоёр компани бай гэж бодъё л да. Одоо яг адилхан хоёр компани захирлууд нь нэг нь эмэгтэй нэг нь эрэгтэй байх юм бол эмэгтэй рүүгээ илүү зөөлөн эмэгтэй рүүгээ одоо юу гэдэг ажил нь бүтэх магадлал нь ч юм уу те магадгүй би тэр захиалгыг авах магадлал нь өндөр байдаг. Эмэгтэй хүнийг маш их хүндэлж одоо юу гэдэг дээдэлж хэн те тэгж харцдаг. Азад ингээ харахаар эцгийн хэрэгцээгээр бол тийм болоос бас тийм баг. Гэхдээ ер нь бас нөгөө эмэгтэй хүн бас амаргүй янз бүр бас одоо нөгөө бодол үзэлтэй байдсан байлаа. Гэхдээ яг хуу бид нар ч нөгөө даяарч байгаа гэдэг шиг те ер нь бол яванда энэ яг ийм үзэл бол аянда халагдана л да байхгүй болно. Одоо тийм хуучинсаг гэх юм уу да. Тийм. Тэгэхээр бол гэхдээ бас эмэгтэй хүн байх давуу талууд зөндөө шүү. Яагаад тэгэхээр та эмэгтэй хүн болохоор одоо дэмжилтэй ч гэдэг юм уу те айлгаж гэдэг юм уу юу гэдэг одоо тэгэхээр бол эмэгтэй хүн гэдэг утгаараа давуу талууд ялангуяа бизнесийн яг эрхлээд ингээд хийгээд явж хахад байлгүй яах вэ? Байна. Мэдээж эрэгтэй хүмүүс шиг бас шийдвэрийг ингээд одоо юу гэдгийг одоо хурдан шийдвэртэй гаргахад бас эмэгтэй хүн одоо арай нэг зөөлөн бас нэг арай өөр өнцгөөс бас хардсан болов. Гэхдээ энэ бол нэг тийм буруу муу зүйл биш үү те. Тийм. Гэхдээ хүн зүгээр одоо ажиллаа хийгээд одоо зорилготой хүрэхин төлөө бол хүн эрэгтэй байна уу, эмэгтэй байна уу те тэр бол нэг тийм чухал биш. Хамгийн гол нь хүн зорьсон зорилготой л хүрэх. Энэ л хамгийн гол. Бас одоо өдий зэрэгтэй явхад одоо ямар байх ёстой вэ гэхээр ерөөсөө шудраг байх ёстой. Хүн ер нь зарчимтай шудраг байх ёстой. Одоо бас анзаарах юм л да. Ер нь бол нөгөө одоо бизнес эрхэлж байгаа хүн болгоо хэлдэг шүү дээ. Ер нь дарамт их байдаг гэд одоо жишээ нь одоо ямар нэгэн татвар шалгалт ирлээ гэхэд бас нэг хээл хахуул ч юм те тийм юмар ингээд шийдэх одоо тийм юмыг бол хүн өөрөө чиг шугамтай шудраг үгүй гэж альва бизнес бас одоо нөгөө шудраг явна л да. Яагаад тэгэхээр хэний ч өмнө буруугүй хэний ч өмнө одоо нөгөө толгойг удаахгүй гэдэг штеп. Хүнд ямар нэгэн буруу зүйл хийгээгүй болохоор хүн ямар ч зүйл одоо бардан байдаг. Яагаад тэгэхээр би буруу зүйл хийгээгүй гэдэг утгаар. Тийм болохоор ер нь бизнес эрхэлж байгаа, бизнес эрхлэж байгаа залуучууд хүүхдүүдэд хэлэхэд анханасаа буруу зүйл ерөөсөө буруу за энийг аргалчин, энийг төвчин гэдэг зүйлийг огт битгий хийж агаарай. Хүмүүс ярьдаг шүү дээ. Энийг чи ингээл аргалцдаг байхгүй юу? Болдог байхгүй юу? Ингээл гэтээ ийм байж болохгүй. Энэ маань өөрөө хүнд ингээд дамжирсаар хүний нэмтгэнд ордог ч юм уу те хүний нэг өө болдог байхгүй.
Тийм болохоор хүн анхнаасаа шудраг зарчимтай тууштай л ах хэрэгтэй. Тэгэх юм бол хэний ч өмнөөс ялангуяа үйлдвэрлэгч хүн бол зэрэгтэй байж чаддаг. За. Танаас бас нэг асуулт асууя. Тэгэхээр Америкийн эрхмүүд, Америкийн бизнесийн эрхмүүд гэдэг бас нэвтрүүлэг үзэж байсан. Тэгээ бас Bloomberg-ээр бас нэвтрүүлгүүд гардаг штеп. Амжилтанд хүрсэн нууц гэж. Тэгээд байж хаад би яг энэ бизнесээ эрхлээ явж байсан чинь миний бизнес ингээд дампуураад би бүр класс руугаа орж исэн. Тэр үед надад яг энэ чадвараа маань намайг аварч гарч байсан юм а гэд. Танд яг ийм зүйл тохиолдож байсан уу? Нааха. Манайх үйлдвэрээ одоо нөгөө өрхийн үйлдвэрлэлээс бас нэг нөгөө үйлдвэр худалдаж аваад тэгээ 4 хүн байж байгаа сүүл рүүгээ 8, 12, 20 хүнтэй болсон л доо. Тэгээд тухайн үед борлуулалтад одоо би одоо явуулын худалдаа гэж хэлдэг л да. Одоо яг л нөгөө оюутан багтаа хийдэг бас яг ингээд яхад сүүл рүүгээ би үйлдвэрлэлээ гүйцэтгэе байсан. Яг тэгэхээр манай оюутчид өдөрт бараг 500-аад бүтээгдэхүүн гаргадаг. Тэгэхээр би яаж ч одоо хичээсэн одоо өдөрт нэг борлуу яагаад ч тийм юм. Тэгээд ингэнгүүт үнэхээр айгүй хэцүү байдалд орсон л доо. Яагаад тэгэхээр ерөөсөө үйлдвэр дээр ингээл янгууд овоос их одоо бүтээгдэхүүн тэгэл эн чинь 20 хүн ажиллаж байгаа болохоор цалин тэгэл эн чинь нөгөө эргэлтийн бараа материал авах гээл. Тэгээ ингээд манай хүн хэлжсэн. Гэхдээ маяа чи хүмүүсээс оюутан багтаа аваад бүүндээ зараад идэв ус чи ягаа бүүндэж болохгүй гэд. Тэгэхээр үгүй нэрээ ягаад би нэрээ бүүндэж болдог юм болоо гэд. Тэгээд тухайн үед манай хүн юпг ерөөсөө ингээд яг нэг юмар дагнцсан. Яа тэгэхээр бид нар ч нөгөө анханасаа массыг үйлдвэрлэсэн байхгүй. Одоо нөгөө захиалга оюутал гэж ер нь байхгүй. Захиалга оюутал гэдэг бол Европод дээд зэрэглэлийн үйлчлэл байхгүй. Энийг хүн болгон захиалга оюутлаар үйлчлүүлдэг. Яагаад тэгэхээр тэнд маш их мөнгөтэй, маш их боломжтой, маш их одоо нөгөө олонний танил хүмүүс одоо тийм захиалга хувцас хийдэг. Бид нар бол масс оюутал эрхэлдэг. Тэгээд яг нөгөө оюутан багтаа очиж бөөнддөг одоо Вьетнамудаас би бараа авдаг байсан. Тэгээд тэр газараа нөгөө юпгэ бариад тэгээд тэр үед чинь нэг 500-аад юпг байсан баха. Очоод эсэн тэгээд нэг захын нэг нүдэнд ингээл хүн ингээ хардаг шүү дээ. Ингэж байгаа за энэ хүн ингэж болоо нэг эвтэйхэн нүдэнд дулаахан хүн дээр очиад юпгэ үзүүлээд та энийг бөөндөж авах уу гэд тэгсэн чинь тэр яснаа бас л нөгөө гадаад болохоор бас нөгөө гадаад хүмүүс чинь гадаад хүндээ бас хийлэгтэй шүү дээ. Тэгээд манайх ингээд ийм оюутлын үйлдвэртэй юм аа. Би ингээд Монгол гэд хэлэхээр бас айгүй яг тэгэхээр энэ чинь дандаа Вьетнамууд хятадууд түүнээс яг нөгөө Монгол гэд хүн байх болохоор бас их тэгээд нэг ийм оюутал хэрэглээд ингэсэн чинь ингээд бараа маань ингэдэггүй гэж бас нөгөө зовлон ирсэн л да. Тэгээ ингэсэн нөгөө хүн маань өрөвдөд за яг үлдээгээ явчих юм уу гэд тэгэхгүй тэгэхээр үгүй нэрээ хаа байсан. Одоо манай Люблиот чинь Варшаваас бараг 230 км-ийн зайтай. Тэгээд тэндээс ирсэн болохоор одоо энэ бүтээгдэхүүнийг яаж аваа явах вэ гэж танихгүй ч гэсэн нөгөө Вьетнамда үлдээж байгаа. Үлдээгээл хоёулаа Варшаваас ингээл гараад нэг 10-20 км явж ирсэн баг. Ингээл яасан чи утас дуурлаа. Ингээл яасан чи нөгөө Вьетнам маань ярьж байна. Хөөе нөгөө тийч зарцсан шүү. Ирээд аваарай. Тэгээд дахиад нэмээд 500 захиалъя гэд. Хөө тэгэнгүүт чистэй. Тэгэхэд нэр ямар гоё санагдаж юу вэ? Тэгэл ирээд тэгээс нөгөө Вьетнам маань 500-аа өгөөд 500 нөгөө юпгийнхаа мөнгийг өгөө. Тэгээд дахиад 500 захиалъя. Тэгэнгүүт нь нөгөө Монгол зангаа гаргаад урьдчилгаа өгөө. Урьдчилгаа өгөхгүй бол бид нар бүтээ бараа тий ингээд түүхий даавна ингээд гэсэн чинь нөгөөдөг чинь. Гэхдээ одоо тэгээд хамгийн гол нь энэ бүх юм ерөөсөө би энийг танихгүй хүмүүс яа. Тэгэхээр нөгөө бизнес гэдэг маань ерөөсөө итгэлцэл байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө хүний нөгөө итгэлийг олон тий итгэлийг даана гэдэг аюул чухал зүйл л дээ. Тэгээд нөгөө Вьетнам маань одоо бит хоёрыг танихгүй мэдхгүй анх удаага л уулзж байгаа мөртлөө одоо 500 юпгний одоо зарсан мөнгөний нөгөө тэгээд дээр нь бас урьдчилгаа мөнгө өгөөд тэгээд хизээ авчирч өгөх хэрэг за нэг 4-5 хоногийн дараа авчирч өгнө гэдэг. Тэгэл нөгөөх маань бас л утасны дугаар л байгаа шүү дээ. Тэгээд яг ирээрээ гэж бас дотроо их юм бодож исэн байлгүй дээ. Тэгээд тэр Вьетнамтайгаа 2002 оноос яг 2008 он хүртэл маш сайн одоо хамтын ажиллагаатай явж ирсэн. Тэр маань одоо нөгөө нэг контейнерт бараа зардаг байсан бол сүүл рүүгээ бүр бөөний төрөө маш гоё одоо юу одоо нэг байр хөдөлтөж байгаа тий бас юм түрээсийн
Тэгээ ер нь зүгээр альва бизнес гэдэг чинь бас л нөгөө итгэлцэл хамгийн гол нь хүний итгэлийг алдахгүй. Хүний итгэлийг олж явна гэдэг бол альва юмны ерөөсөө нөгөө үндэс суурь. Тэгээд тэр маань 500 захиалж ирсэн ба сүүл рүүгээ 1000 болоод 7 хоног. Ингээд тэр хүний бизнес сайн явахад миний бизнес бас сайн явж байгаа. Яагаад гэхээр баталгаатай захиалгатай учраас. Тэгэхээр бас яг дунд нь бас ганц нэг юм болж исэн л да. Би тэгтээ бас ярьсан зүг бол энэ болохоор жишээ нь манай Люблингийн хотод бараг 100-аад монголчууд байдаг байсан. Бүгдээрээ 8 хийдэг. 100 орчим байх л та. Тэгээд манайхыг үйлдвэртэй болчоод ингээд яах ер нь бол бас бие нэгээ дэмжих тийм маш муу байдаг байсан. Яагаад тэгэхээр мэдхгүй яагаад ч манай хүн Германаас ирээл тэ шал танихгүй хүн ирээл тэгэл үйлдвэр байгуулаад ингээл янгууд яагаад ч одоо битээрээс одоо нөгөө тэр юпкийг бол би Вьетнамд биш монголчууд маань ирээд бөөндöd аваа явуучвал битээрийн одоо бизнес ч гэсэн маш сайн явах байхгүй юу? Гэтэл тэгж байгаагүй. Тэгээд Вьетнамд босож ирсэн. Тэгээд дараа нь бас нэг одоо нэг цамц тухайд үйлдвэрлэж ирсэн юм аа. Тэгэхэд манай нэг Монгол ирээд надаас нэг 100 ширхгийг авч ирсэн. Тэгэнгүүтээ тэр Вьетнамд минь очиод чи хэдээр авдаг. Яг нөгөө тэгэхээр ямарваа нэг юм бас нэг сайн муу юм байдаг л байхгүй юу? Тэгтээ ерөөсөө л хүн тэгэхэд манай тэр Вьетнам найз хэлж ирсэн. Мая монголчуудыг бол яг одоо зангийн бас би мэднэ. Олон жил монголчуудтай ч 8 хийж ирсэн. Гэхдээ чи нэг л хүнтэй харьцсан бол тэрэндээ л чи өмнө чах хэвээр. Чи надад юу гэдэг 1000 ширхгийг өгж байгаа бол одоо тэр хүнд яагаад уул нөх ясгүй байхгүй юу? Тэгэхээр дахиж одоо юу гэдэг 8 бизнес бол бизнес үнэн чах хэвээр. Чи надад зөвхөн надад нийлүүлнэ гэсэн бол өөр хүнд өгөх ясгүй л байхгүй. Тэгэхээр тэр бас надад аюул том сургамж болж байсан. Тэгэхээр хүн ер нь ямар нэгэн бизнес хийх юм бол яг хэлсэн амнда яг хуурч болохгүй. Яг л үнэнч байх хэрэгтэй. Ер нь ярьсан хэлсэндээ л байх хэрэгтэй. За, эксклюзив компани маань цааш бас брендийг гаргаж байгаа бол та энийг залуучуудад хэлцүүлээч. За, энэ яг бас шүүмжлэгдээд байгаа. Гэхдээ залуучууд та бас юу гэж би бас танаас асуу гэж уул нь энэ зарыг гэдэг үг байхгүй юу? Одоо ингээд тэгсэн чинь заарагийн хувилах гээд болдгүй. Яагаад тэгэхээр энэ хальт харахад яг заараа байхгүй юу? Гэхдээ яг би бас нууцхан бас тэгж бодсон юм. Яг ингээд хальт харахад нэрээ заараатай адилхан. Уул нь бол энэ зарын авахгүй юу? Авч одоо юу зарах өгөхийн зарын. Уул нь бол монголоор бичих юм бол зарыг гэдэг үг. Гэтэл энийг англиар ингээд ингэсэн чинь заарагийн хувилах болцсон юм шиг санагдаад байна л да. Гэхдээ би энийг яг маш боломжийн үнэтэй оюутнуудтай залуучуудтай зориулсан ийм одоо лайн гаргая гэж бодож ийм нэрийг өгсөн боловч бас хүмүүс янз бүр хэлээ шүүмжлээл те ингээ та нар юу гэж бодож байна энэ чи манай залуучууд тараагаад үзүүлчихлээ. Надад бас яг тэгж хэлсэн яг нэг зааратай ажиллахан харж байсан. За залуус маань тараагаад харин сэтгэлээ бас хэлээрээ маргааш бас нэг томоохон үйл ажиллагаа явуучих гэсэн тийм та тэрийг дуулаач. Тийм. Үндэсний үйлдвэр ер нь үйлдвэрлэлд эрхэлж байгаа ялангуяа үндэсний үйлдвэрлэгчдийг би хамгийн их оронч хүмүүс байдсан болов гэж боддгийн. Урд нь би 8-чин байсан. Одоо ингээд өнөөдөр би үйлдвэрлэгч болчихсон. Бас нэг маш өөр өнцгөөс хард юм. Яа тэгэхээр 8-чин хүн үйлдвэрлэгч хүн хоёр бол газар тэнгэр шиг ялгаатай байдаг. 8-чин хүн дандаа ашигын төлөө явдаг. Яа тэгэхээр би өөрөө тэнийг аюул сайн мэднэ л дээ. Өөрөө би чинь оюутан багтаа аль болох ашиг хийхийн төлөө явдаг гэсэн. Өнөөдөр үйлдвэрлэгч болчоод энэ өндөрлгөөс ингээ харж байхад үйлдвэрлэгч хүн маш их олон зүйлийг боддtiin байна. Тэр нь юу вэ гэхээр энэ хямралтай, энэ хэцүү үед хичнээн бид нар түүхийн идэ гаднаас аваад энэ валютын ханш савлгаанд биднэрт нөлөөлдөг ч гэсэн үнэ өсгөх биш хямдруулах ийм арга хэмжээг авч одоо хэрэглэгч ард түмэндээ бид нар бас энэ одоо нуруунд дээрх ачаанаас нь жаахан ч гэсэн хөнгөлөх ёстой юм болов. Яагаад тэгэхээр өнөөдрийг хүртэл үргэлж бид нарыг дэмжиж, өнөөдрийг хүртэл үргэлж бид нарыг одоо нэг хөрөнгө оруулагч хийж исэн болохоор энэ хүмүүстэй энэ хэцүү үед нь бас ингэж жаахан ч гэсэн өөрсдийнхөө чадах хэмжээнд ингэж туслах ёстой юм шиг. Тэгэхээр хямдрал одоо зарлж байгаа энэ хагас бүтэн сая өдөр хүннү моол дээр шинээр нэгдэж байгаа энэ салбар дээр бид нар маш боломжийн
үнийг барьж хямдруулж байгаа. Нөгөөтэйгөр бас үйлдвэрлэгч хүн үргэлж ажилчтай боддtiin байна. Энэ хүнд хэцүү үеийг даваад туулчихсан тэ аль болох ажилчтай халчихгүйсэн аль болох цалингийн одоо юу гэдгийг тасалахгүй цалингийн танахгүйсэн цалингийн цагтаа тавих юмсан гэж маш их олон одоо асуудал одоо үйлдвэрлэгч хүнд байдсан байна гэдгийг бас ер нь бол ойлгож одоо Польш дахтал ер нь ойлгосон л да. Яа тэгэхээр түрүүн бас нэг охин асууж ирсэн шүү дээ, танд хэцүү үе байсан уу гэдэг. Үнэхээр хэцүү шантах үе маш их байсан. Одоо яагаад энэ салбар руу энэ оюутлын салбар ийм хэцүү юм бол би орохгүй байсан гэж баг уйлмаар үйч байсан. Тэгтээ анх яг бид нар тэр тоног төхөөрөмж тэр үйлдвэрийг худалдаж авч явах тэр хүн хэлжсэн. Энэ хүссэн болгон ордгоо салбар шүү. Нэгд л орсон бол ухрах араа байхгүй. Энэндээ үнэн ч тууштай яваарай. Тэгээ бас тэр одоо үзэл бодлынхаа төлөө ч гэсэн бас өнөөдрийг хүрж байгаа. Яг өнөөдөр бол үнэхээр бидний хувьд үйлдвэрлэгч бидний хувьд бол ухрах араагүй урагшаал явна гэсэн ийм үзэл бодолтой. Яа гэвэл бас ярилцах цагаан өнгөрөх гэж байна. Хамгийн сүүлийн асуултыг та танд үлдээ. За тэгэхээр та залуустай хандаад өөрийнхөө хэлэх үгийг хэлнэ. Одоо залуусаа ямар байгаас гэж бодож байна. Монголын залуучууд нэг үеийг бодвол бидний чи яриг дэвшиж гарч байгаа зүйл маш их байгаа. Тэрнээс жоо саа зүүч байгаа. Тэгэхээр саарыгаа яаж залруулж, яаж илүү дэвшиж талруугаа яваасаа гэж таны бодлоор юу гэж бодож байна? Залуустай хандаж захиас үлдээ. За хүн ер нь аль болох одоо насныхаа залууд гэж ярьдаг шүү дээ. Юм их үзэж нүд тайлах хэрэгтэй гэж боддог. Ер нь бол Монгол улсыг монголчууд бид нар л хөгжүүлнэ. Одоо тэгэхээр бид нар бас ихэн сурах хэрэгтэй. Ялангуяа одоо энэ гадагшаа залуучууд их сурахаар явдаг. Би бол энийг маш зөв гэж боддог. Яа тэгэхээр явсан хүүхэд болгон тэндээс ямар нэгэн мэдлэг өргөцлөд ирдэг. Тэр сурсан мэдсэн мэдлэг боловсрлоо Монголынхоо төлөө зориулаасаа гэж хүсдэг. Тийм болохоор олон гадаадд сурж байгаа залуучууд маань Монголдоо ирж одоо дөнгөж одоо хөрснөөсөө соёолж байгаа энэ одоо та нар минь бас одоо магистра ч юм уу те аль болох бас гадаадд хийгээд үзээрэй. Үзхийн төлөөч бас байгаарай. Яагаад тэгэхээр хүн гадаадд байхаар одоо Монголог яагаад ч сэтгэл өөрөө ирэхгүй омгшиж бүр Монголын төлөө зүрх цохилт юм аа. Яагаад тэгэхээр бид нар нэг харьцуулах гэдэг юм бий болдог байхгүй. Яагаад бид нар эдгээр чадаад байхад бид нар яагаад чадахгүй гэж гадныхан ингээд хахад монголчууд бид нар яагаад юм. Тэгэхээр өнөөдөр одоо Монгол гэж цээжээ дэлтгэхээсээ илүү одоо Монголынхаа төлөө бид нар юу хийж чадах вэ? Адаглал гудамжинд хогоо хаяхгүй байх гэдэг бол үнэхээр эх орноо гэх сэтгэл байдаг. Тийм болохоор юм маш өчүүхэн зүйлээс эхэлдэг. Тэгээд хүн одоо битэрийн ярилцсаны өнөөдрийн сэдэв маань өнөөдрийн сэдэв маань хичээл зүтгэл болгон өөрийн шагналтай байдаг. Яг энэ бол үнэхээр үнэн үг. Тийм болохоор хүн ямар нэгэн юмыг чин сэтгэлээсээ хүсэж ивэл хэцүү байсан ч гэсэн одоо шантралгүй явах хэрэгтэй. Ямарваа нэгэн юмд заавал гарч зэдэг. Хүн хичнээн хүнд хэцүү байх шүү гэж шантраад хаях биш. Үргэлж энэ хэцүү байгаа бол хаанаас нь яавал энэ одоо шийдэгдэх үү те яавал энэ амар байх уу яавал би энэ асуудлаас гарч чадах уу гэдэг асуудлыг үргэлж эрэлхийлж байгаарай. Хин нэгнийг одоо болохгүй байх, бүтэхгүй байх гэж буруушааж хин нэгнийг шүүмжлэхээсээ илүүтэйгээр яавал бид нар тэгвэл хөгжих юм. Яавал бид нар энэ хямралаас гарах юм. Яавал бид нар энийг хийж чадах юм гэдэг үнцгээс дандаа одоо бүтээлч сэтгэлээр хандж байгаарай гэж залуучуудаа санаасмаар юм. Тэрс нэг хаалт нөгөө хаалт нэгтгэе гэдэг сайхан үг байдаг. Бас мөн хүн мож төрснөөрөө хүн энэ хорвоо ертөнцид ирснээр 3 зүйлийг хийсэн байх хэрэгтэй гэх юм лээ. Нэг нь энэ хорвоо ертөнцид үр удмаа үлдэх. Энэ бол таны үргэлжлэл энэ хорвоо ертөнцид байгаа баталгаажуулдаг. Нөгөөх нь өөрийнхөө гараар мод урмал тарих юм уу эсвэл одоо цэцэг ногоо тарих юм лээ. Энэ болохоор дэлхийн ертөнцид та хөрсөнд нь өөрийнхөө гараар одоо урмал модыг одоо
дурсаар ном бичих юм уу эсвэл өдрийн тэмдэглэл хөтлөөрэй гэдэг. Тэгэхээр миний хувьд майз цэцэг эгч маань энэ гурван амьдралдаа одоо хэрэгжүүлэх ёстой гурван зүйлийг аль хэдийн хэрэгжүүлчихжээ. Танд ингээд амьдрал чинь ааш байгаа хамгийн сайхан юм бидний бүлийн хүлээн ёстой гэсэн татвартай. Амьдралын дээдийг хүсэн юу ингээд бидний ярилцлага өндөрж байна. Ингээд бидний ярилцлагын дээр бас гинтийн бэлэг гэдэг байсан байна тийм. Дахиад гинтийн бэлэг. За үнэхээр залуучуудаа маш их баярлалаа. Би яагаад ч энд та нараас маш сайхан энерги авлаа. Тэгэхээр өшөө цаашаа их хичээж ажиллана. Магадгүй энд дизайнераар сурдаг хувцас хийх дуртай тийм хүүхэд байвал дэмжээ шүү, хандаарай. Яагаад тэгэхээр залуучуудыг бид нар л хүмүүжүүлж, бид нар л туршлагажуулахгүй бол туршлагатай сайн хүн байдгүй маа. Үнэхээр одоо нөгөө бид нар дээр дөрөөлөд гараарай гэдэг шиг хүүхдүүдэд одоо урайлж байна. Тэгээд тайзан дээрээ бас гамбаага урьж байна. Ингээд тавдаг өдрийн хамтын дуучин гамбааг урьж байна. За бүгдээ уулзж байгаа. Маяг хичээлээр дамжуулаад уулзж байгаа баяртай. Тэгээд exclusive компанитай бид нар 7 дахь шийдний хамтран ажиллаж байгаа. Тэгээд альтернатив захиалах хувьцуудыг чинь бид бүгдээр нь захиалж өгдөг. Та бүхэн бас ажилласан баха. Тэгэхээр маяг ч бас баярлалаа. Залуучтай зориулаад зүүд хэмээх дугаараа ярья. Бүгд хамтдаа туршсан зөндөө сонслоо одоо аманыг хамтдаа дуулна шүү. Мөнгөн одноос тасарч ирлээ.
Зарья гэд ямар хүүхдүүд хэл нэр ганц нэг санаа хэлж байгаа. Надад л энэ давхар маркетинг юм шиг санагдлаа. Зараг тэр хүн бол энэ брэндийг мэднэ. Тэгээд Зарья энэ дараа нь боддоо ч гэсэн Зараг гэдэгтэй адилхан юм биш. Тэгээд бодвол бас санагдахаар юм байна гэж надад санагдсан. За. Дөөрэмл гэж бол нэг харагдахгүй байна уу? Ер нь бол боломжтой байна уу? Доороо Mongolia брэнд гэж явуулсан байгаа болохоор тэр нь тэгэхгүй. Одоо угаасаа гол. За тэгвэл ийм брэнд том утга төрхөөр боллоо шүү. За ингэ шин брэндийг хадаа авчихсан. Энэ шашиг авсан хүүхэд болгоно одоо анзаараарай хойтолд нь гарын үсэг гэхдээ 5,000 гэсэн байгаад манай дээр ирээд худалдаа авалт хийхэд 5,000 төгрөгийн хямдруулал байхаар байна шүү. За баярлалаа. Тэр охиныг би энэ дуулан 50,000 төгрөгийн бүтээгдэхүүний худалдаа авалт гэсэн. Гэхдээ чинь энийг бэлэн мөнгөөр өгье. За яа тэгэхээр чиний бизнесийн эхлэл болоосаа чи асуусан хүүхдүүдтэй бас маш их баярлалаа. Ингээд манай компани гарын хэлхийг бас урамгаа баг. За ингээд саяны асуулт асуусан хүүхдүүд байгаа тий. За асуулт асуусан хүүхдүүд гараад ирээрэй. За нэгээрээ гарч ирээд. За энэ брендийн гарын хэлхийг бас гартаа авах хэрэгтэй болж байна. Баяр хүргэе. За ингээд хамтдаа сайхан дурсгалын зүйл байна. Ингээд ярьсан ярилцсан маань дуусны дараа бүгдээ хамтдаа дурсгалын зураг татах байгаа.